За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Оюун дээр гэдэг. Би нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих өвчлөөс урьдчилан сэргийлэх албаны амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан байна. Өнөөдөр та бүхэндээ амны хөндийн өвчлөөс хэрхэн сэргийлэх вэ сэдвээр мэдээлэл хүргэе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийг тухайн хүний хаазах, зажлах, инээмсэглэх, ярих чадвар, мөн нийгмийн харилцаанд орохтон сэтгэц зан үйлийн хувьд ямар нэгэн байдлаар бэрхшээл учруулж болзошгүй нүүр амны архаг өвчин, халдвар, амны хөндийн өрөвсөлт өвчин, шарх, буйл, тулгуур эдийн өвчлөл, шүд цоорох өвчин, шүдгүйдэл болон бусад нүүр амны өвчин эмгэгүүдээс ангид бах нөхцөл гэж тодорхойлсон байдаг. За амны хөндийн өвчлөл тэр дундаа шүд цоорох өвчин бол Монгол улсад төдийгүй дэлхийн хүн амын дунд бол өнөөгийн байдлаар бол тархалт маш өндөр байна. За дэлхийн хэмжээнд өвчлийн дарамтын судалгаагаар судалгааны үр дүнгээс харахад нийт 3 тэрбум гаруй хүн бол амны хөндийн өвчлөлөөс болж шаналж байна гэсэн ийм статистик том мэдээлэл байдаг. За тэр дундаа зөнхлөн тохиолдох өвчлүүд нь бол шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчлөл, амны хавдар, за мөн тархалын олдмол хомсдлоос шалтгаалсан амны хөндийн эмгэг өөрчлөлтүүд, нүүр амны гэмтэл, уруул тагнаа сэтэрхий, за хоргүй хавдар гэсэн ийм 7 өвчлөл маш түгээмэл байгааг тодорхойлсон байдаг. За үүн дундаас мэдээж хамгийн өргөн тархалттай өвчлөл бол мэдээж шүд цоорох өвчин байгаа. За дэлхий дээр нийтдээ 2.4 тэрбум гаруй хүн бол шүд цоорох өвчин бол туссан байна. За үүнээс бол 486 сая хүүхэд бол шүд цоорох өвчлөлтэй байна гэсэн ийм статистик том мэдээлэл байдаг. За харин Монгол улсын хувьд бол 2017 оны байдлаар бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 12 хүртэлх наснд 86% гэж гарсан байдаг. За үүнээсээ бол шүд цоорох эрчим нь бол ойролцоогоор 6 гэж гарсан байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 12 хүртэлх насны нэг хүүхдийн аманд нь ойролцоогоор 6 шүд цоорсон буюу ломбодсон эсвэл ахуулчихсан байгаа гэсэн ийм том мэдээлэл гарсан. За шүд цоорох өвчин болон амны хөндийн өвчлөлүүд маш ингэж өргөн тархсан байгааг яагаад ингэж чухалчлаад онцлоод байна вэ гэхээр энэ шүд нүүр амны өвчлөл нь өөрөө ерөнхий биеийн 200 гаруй суур өвчлөлийн шалтгаан болж өгдөг. Тэгэхээр амны хөндийн эрүүл мэнд бол ерөнхий биеийн эрүүл мэндийн гол үндэс суур гэж ойлгож болдог. За түрүүнд дурсан зөнхлөн тохиолддог амны хөндийн өвчлүүд нь өөрсдөө бол энэ зүрх судас болон амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдлийг бол нэмэгдүүлж байдаг. За мөн үүнээс гадна чихрийн шижин, ясны сэргэжил, дархлын олдмол хомсдол, за Альцгеймерийн өвчний явцыг бол мөн хурцсгаж өдөөж өгдөг гэдгийг маш олон судалгаагаар бас нотолсон байдаг. Харин бага насны хүүхдийн хувьд биеийн өсөлтөнд бол шүд цоорох өвчин шууд нөлөөлдөг болохыг мөн Япон болон Америк нэгдсэн улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тодорхойлсон байдаг. За хүүхдийн аманд олон тооны шүд цоорсон байх нь тухайн хүүхдийн оюуны чадамжийг бууруулдаг болох энэ нь хоорондоо хамааралтай болохыг бол тогтоосон. За учир нь зажлах үйл ажиллагаа нь өөрөө тархины эд эсийг сэргээж байдаг гэж үздэг. За харин шүд цоорох өвчин түүний хүндрэлээр онцлогдож байгаа хүүхдүүдийн хувьд бол зажлах үйл ажиллагаа нь бол бүрэн хийгддэг учраас энэ үйл ажиллагаа нь бол буурдаг бах нэ. За түрүүнд дурдсан Монгол улсын хувьд бол шүд цоорох өвчин ялангуяа бага насны хүүхдийн дунд бол маш өргөн тархаад байна гэд үүний бас шалтгаан нь юу юм бэ гэд үзэхээр хүн амын дийлэнх нь бол хоцорын газар шилжин амьдрдаг болсноос үүдэлтэйгээр амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт, дадал заншил өөрчлөгдсөн. За тухайлбал нийт аймгийн хүн амын 47 орчим хувь нь фторын агуулмж багтаа ундны ус хэрглэж байгаа. Дээрээс нь чихрийн хэрэглээ, чихэрлэг өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ нь бол сүүлийн 20 жилийн туршид 2-3 дахин нэмэгдэж, сүү цагаан эдээний хэрэглээ бол 40 гаруй хувиар буурсан. Тэгэхээр энэ хүнсний бүтээгдэхүүний сонголт зохистой хэрэглээний талаар бас хүн амын мэдлэг дадлага хангалтгүй байгаа нь бол
энэ шүд цоорох өвчин, за мөн цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг цаашлаад ясэрэгжих одоо өвчнийг үүсгэх энэ гол шалтгаануудын бас нэг болж байна гэж үздэг байгаа. За энэ амны хөндийн эрүүл ахуйг нь одоо сахих, одоо шүдээ арчлах, зүй зохистой хооллох зэрэг амьдралын хөвчлээс шалтгаалan шүд цоорох өвчин одоо үүсч дамжирч учраас үүнийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт бус өвчин гэж тодорхойлсон байдаг. За үүнээс өмнө бол шүд цоорох өвчнийг бол нингийн халдвараар үүсдэг, өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварладаг өвчин гэж үздэг байсан. За үүний нэг тод жишээ гэх юм бол бага насны хүүхдүүд одоо хүүхэд ихээс төрөхдөө шүд цооруулагч нэм буюу Streptococcus mutans гэдэг нянг бол амандаа агуулаагүй байдаг. За хүүхэд төрсний дараа за бор хоолнд одоо ороод бойжиж эхэлсний дараа нь бол эргэн тойрныхоо одоо аав, ээж, ах эгч, эмээ өвөөгөөсөө бол одоо халдварлан авдаг гэж үздэг байгаа. Яагаад тэгэхээр одоо хүүхдийн уугч хоосгийг амаараа цэвэрлэх, одоо хоолыг намдаа хийж бүлээсүүлж өгөх нэг одоо халбагаар одоо хооллох зэрэгээс шалтгаалаад одоо шүд цоорох өвчнөд насанд хүрсэн хүний амнаас энэ шүд цооруулагч бактери маань өөрөө одоо хүүхдийн аманд нь одоо дамжин халдварлаж тэгснээр бол бага насны хүүхдийн бас шүд цоорох өвчин үүсгэхэд бол нөлөөлдөг гэж үзсэн байгаа. За ингээд шүд цоорох өвчин бага насны хүүхдийн дунд бол маш өндөр тархалттай байгаа тул одоо Монгол Улсын засгийн газраас бол 2018 оны 8 дугаар сарын 15-нд за 255 дугаар тогтоолыг батлан эрүүл шүд, эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг бол орон даяар хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За уг хөтөлбөрийн хүрээнд бол мэдээж бага насны хүүхдийн 12 хүртэлх насны хүүхдийн шүд амны өндийг эрүүлжүүлэх, цаашлаад эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, за эмч мэрэгжилтний одоо хүний нөөцийг бэлдэх, чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг зорилтыг тавин одоо ажиллаж байгаа. За үүнийхээ хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар бол нийт 135 мянган гаруй хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаад амны хөндийгөө эрүүлжүүлсэн байна. За нийт 592 мянган гаруй шүдийг бол эмчилсэн байна. За ингээд шүдээ сайхан эрүүлжүүлээд амны хөндийгөө одоо эрүүлжүүлсний дараа бол мэдээж одоо амны хөндийн эрүүл ахуйн арчилгааг маш сайн зөвхийн ингэснээр дахин одоо ямар нэгэн амны өндийд бол эмгэг өвчлөл үүсэхгүй байх юм байна. За тэгэхээр яаж дахин одоо энэ одоо шүд цоорох өвчин үүсэх, бусад энэ эмгэгүүд үүсгээс сэргийлэх вэ гэхээр мэдээж амны хөндийн эрүүл ахуйг сахина. За үүнд бол шүд угаах одоо амны хөндийн арчилгааны хэрэгслүүдэд бол зөв сонгон хэрэглэх шаардлагатай байгаа. За юм эзний дараа бол шүдээ угаах шаардлагатай байдаг. За шүдийг бол хамгийн багадаа өдөрт 2 удаа өглөө оройдоо тус бүр 2 минутын турш угаах шаардлагатай. За угаах боломжгүй үед бол амаа цэвэр усаар зайлах, эсвэл сахаргүй бох хэрэглэх зэргээр бол механик цэвэрлэгийг тогтмол хийх хэрэгтэй. Ингэж өнгөрөө арилгана. За хорт зуршлал болох арх тамхинаас бол мэдээж зайлсхийн. За хоол хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо нүүрс усны агуулмж багтай хоол хүнсийг бас төлхөө сонгож хэрэглэх шаардлагатай. Амны хөндийн арчилгааны хэрэгслүүдэд сонгохдоо бол анхаарах зүйлсийг бол товчхон одоо тайлбарлаж өгье. За үндсэн хэрэглэгдэхүүн болох шүдний сойз хэрхэн сонгох вэ гэхээр мэдээж одоо шүдний сойзыг одоо савлгаан дээр нь дэлгэрэнгүй тайлбарыг бичсэн байдаг. Үүнийг анхаарна. За тэр дундаа бол шүдний сойзны хатуулаг дээр одоо зөөлөн, дунд зэрэг хатуу гэх мэт тэмдэглэгийг нь бол унших шаардлагатай. За ингээд өөртөө тохирохыг нь одоо сонгох шаардлагатай байгаа. За зөөлөн үстэй сойзыг бол шүдний одоо хэд мэдрэгшилтэй, эсвэл буйлны өрөвсөлтэй хүмүүс хэрэглүүл зохимжтой байдаг бол дунд зэргийн үстэй сойзоор за амны хөндийн хэвийн эрүүл хүмүүс хэрэглэн. За хатуу үстэй сойзоор бол хиймэл шүдийг бол угааж цэвэрлэх юм зориулалттай байдаг. За харин одоо хиймэл шүдтэй эсвэл одоо амны хөндийн ямар нэгэн эмгэггүй хүмүүс бол хэд зөөлөн үстэй сойз хэрэглэх юм бол бас өнгөрийг бол гүйцэд цэвэрлэж чадахгүй байж болох талтай. За эсвэл хэд ширүүн үстэй сойзоор шүдийг хүчтэй дарж байгаа бол палангийн илэгдэл гэмтлийг үүсгэж одоо энэ цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэг үүсэх. За цаашлаад энэ үүнээсээ шалтгаалаад зовир өгөх юм аюултай байгаа.
За сойзны одоо үсний хэмжээг бол дараагийн ээлжинд анхаарах шаардлагатай. За сойзны үсний одоо урт нь бол аль болох ерөнхийдөө жижигхэн байх, толгойн хэмжээнд жижигхэн байх тусмаа шүд бүрийг хурж цэвэрлэхэд илүү төхөн болдог. За тэгэхээр сойзоо сонгохдоо сойзны толгойн урт нь таны өөрийн дээд талын үүдэн хоёр шүдний өргөний нийлбэртэй тэнцүү хэмжээтэй байвал шүдийг ер нь хангалттай сайн цэвэрлэж чаднаа гэж үздэг байгаа. Тэгэхээр аль болох жижиг толгойтой сойзыг сонгуул зохиомжтой. За сойзны бариул нь мэдээж бат бөх одоо өдөр тутамдаа ашиглах боломжтой байх хэрэгтэй. За ингээд шүдний сойзыг бол 3 сар тутамдаа солино. За эсвэл ус нь арзаасан даруйд за мөн халдварт өвчин нь одоо ханиад томуу тусаад идгэрсний дараа бол тогтмол сольж байх хэрэгтэй байгаа. За дараагийн нэг шүд амны хөндийн арчилгааны үндсэн хэрэглэгдэх нь бол шүдний оо байгаа. За оо нь болохоор дотроо мөн найрлага зориулалтаас хамаарат олон төрөл байдаг. За урьдчилан сэргийлэх буюу шүд цоорлын эсрэг, өнгөрийн эсрэг, эмчилгээний мэдрэгчлийг бууруулах, буйлны өрөвслийн эсрэг зэрэг оонууд бол байгаа. За ингээр өөрийнхөө амны хөндийн онцлогт нь тохируулаад оогоо бас сонгоо хэрэглэх шаардлагатай. За харинооны хэрэглэх хэмжээний тухайд гэвэл таны өөрийн чигчээ хурууны хумсны толионы чинээ оог бол хэрэглүүл тохиромжтой. За илүү оо хэрэглэх юм бол одоо бас үр дүнгүй. Заооны одоо хитрхи хит хэрэглээ нь мэдээж бас эдийн засгийн хувьд бас гарцтай байх болов. Харин хит бага хэрэглээ нь бол мэдээж таны одоо шүдийг хамгаалахад хүрэлцэхгүй учраас тохируулан хэрэглэхэд зөвлөж байна. За хүүхдийн хувьд бол басооны хэмжээг тохируулахаас гадна дээрэс ньооны найрлагт нь байх фторын агуулмжийг бас анхаарах шаардлагатай байгаа. За мөн манай орны хувьд бол газар зүйн байрлалаас хамаарат ихэвчлэн Говийн аймагт бол ундны усан дах фторын хэмжээ их байдаг. Тэгэхээр эдгээр нутагт одоо оршин суудаг хүмүүс бол фторгүй шүдний оог хэрэглэхийг зөвлөдөг байгаа. За учир нь одоо энэ ундны усанд фтор хэмжээ ихснээс шалтгаалаад шүд толбдох өвчин бол үүсч байдаг. За энэ бол фторын илүүдлээс үүсдэг учраас бас фторын хэрэглээгээ бас хязгаарлах шаардлагатай байгаа. За одоо шүд тарчилгааны туслах хэрэгслүүд болох шүдний утас болон ам зайлах уус эмнэлгийн ач холбогдлын талаар товчхон тайлбарлая. За шүдний утасыг яагаад хэрэглэх шаардлагатай вэ гэвэл одоо шүдийг угаах үед за шүдний гадаргууг цэвэрлэж явах үед шүд хоорондын одоо завсар бас дутуу цэвэрлэгддэг байгаа. За тэгэхээр шүд угаасны дараа уг завсрыг одоо цэвэрлэж шүдний бүх гадаргууг нь бүрэн цэвэрлэхийн тулд шүдний завсар цэвэрлэгч утсыг бол хэрэглэдэг. За шүдний утас нь бол дотроо олон төрөл байдаг учраас мэдээж өөрт тохируулан өөрийн амны хөндийн онцлог тохируулан бол сонгоо авах шаардлагатай байгаа. За ингээд шүдний завсар цэвэрлэгч утсыг бол бас зөв хэрэглэх шаардлагатай байдаг. Буруу хэрэглэснээс шалтгаалаад одоо буйл, гэмтээх, за шүдний хооронд бол байх жижигхэн хөхлөгийн буйлыг бас гэмтээх тойроод байгаа. Тэр шүд буйлны холбоосоо бас салгах сочрох ийм бас хүндрэл үүсэх аюултай байдаг. За харин шүдний утсыг хэрэглэхгүй яваад байх юм бол шүдний завсар хооронд цэвэрлэгдэхгүй улмаас тэнд бол мэдээж одоо нэн үржин өнгөр хуримтлагдана, ингэснээр шүдний чулуу үүсэх. За эсвэл шүд цоорох өвчин бас үүсэх буюу шүдний завсар хоорондоо цоорл үүсэх ийм аюултай байгаа. За шүд одоо шүдний хоорондын завсраар нь цоорл үүссэн тохиолдолд нүдэнд харагдахгүй учраас мэдэгдэхгүй. Тэгээд зовиорхгүй явсаар хагаад бүр гүн цоорл эсвэл мөн цоорлын хүндрэл болсны дараа бол зовиор өгж одоо эмчид хандах үед мэдээж одоо энэ шүдний хитийлэн хэсэг нь бол хатуу үед нь бол зөөлөрч гисэн байдаг. Тэгэхээр бас маш их том хэмжээний ломб тавих цаашлаа сувгийн эмчилгээ хийх ийм одоо шаардлагатай болсон байдаг байгаа. За ам зайлах уус эмнэлгийн хувьд мөн дотроо олон төрөл байдаг. Өнгөр цэвэрлэх, эмчилгээний мэдрэгчлийг бууруулах, буйлны өрөвслийн эсрэг цайруулах үйлчилгээтэй гэх мэт олон төрөл байдаг учраас найрлага зориулалтаас нь хамаарат бас өөрт тохирохыг бол
сонгоо авч хэрэглэх шаардлагатай. За ам зайлгч усамдал нь мөн дээрэс нь амны хөндийн бас орчин тэнцвэржүүлж өгдөг байгаа. За ингээд та бүхэн одоо амны хөндийн эрүүл ахуйн одоо бүтээгдэхүүнүүдээ арчилгааны хэрэгслүүдэд зөв сонгоод за амны хөндийгээ тогтмол одоо цэвэрлэж эрүүл ахуйг нь сахиснаар за шүд амны хөндийн өвчлөлөөс сэргийлэн цаашлаад ерөнхий биеийн маш олон төрлийн өвчлөлөөс бол сэргийлэх боломжтой байгаа шүү. Тэгэхээр шүд эрүүл бол бие эрүүлээ гэдэг одоо энэ ардын үгээр өнөөдрийн подкастаа ингээд өндөрлөе. Анхаарал тавьсанд баярлалаа.